Сайн байна уу? Би Ари байна. Энэ удаа би та бүхэнд гамшиг ирэхээс өмнө болон ирсний дараа хаана ямар мэдээллийг хэрхэн цуглуулах тасаар заах гэж байна. Онцгой байдлын цүнх зэрэг гамшиг ирэхээс өмнөх бэлтлээс гамшиг болсны дараа зөв мэдээлэл цуглуулах аль нь маш чухал зүйл юм. Дэсвэрэнгүйгээр харцгаая. Юуны өмнө гамшиг босохоос өмнө хийж болох зүйлсийн тасаар тайлбарсая. Онцгой байдлын цүнхээ бэлтгэхээс гадна гамшигын газрын зураг hazard map-ийг шалгах, гэр бүлийнхэнтэйгээ холбоо барих аргаа урьдчилан тохирох нь мөн маш чухал юм. Нэгдүгээрт гамшигын газрын зураг гэдэг нь гамшиг тохиолдвол аюултай босох магадлалтай газар болсонд нүүлгэн шилжүүлэх байр зэрэг мэдээллийг харуулсан газрын зураг юм. Таны амьдарч буй газар ямар байгааг шалгаарай. Холбоо барих аргыг урьдчилан тохирох шалтгаан нь гамшиг тохиолдвол утас болон интернет холбогдохгүй байх тохиолдол гардагтай холбоотой юм. Сандрас үед тайван байж чаддаг байхын тулд урьдчилан холбоо барих аргаа тохиолж аваарай. Жишээс бас дараа харвал бий. Ялангуяа сүүлийн гурвалжин холбоо барих арга гэдэг нь гамшиг болсон бүсэд байгаа болонц хоёр хүн хоорондоо шууд холбоо барьж чадахгүй үед ас хол амьдардаг хүнд тус бүр өөрсдийн аюулгүй байдлаа мэдэгдэж баталгаажуулах арга юм. Дараа нь гамшиг болсны дараа хийх зүйлсийн тасаар тайлбарсая. Гэхдээ мэдээлэл цуглуулах нь маш чухал. Хаанаас мэдээлэл цуглуулж болохыг та мэдэх үү? Сэнс болон аппликейшнуудын хувьд Сакайда хотын албан ёсны сэнсээр дамжуулсан дарааж буй мэдээлэл болон Каго мужийн гамшигын мэдээллийн навигаторыг шалгаарай. Үргэлжлүүл бас имэйсээр мэдээлэл авахын тулд зарим компаниас санал болгодог яаралтай мэдээний имэйл болон Каго мужийн гамшигын мэдээллийн имэйлийг ашиглаж болно. Мөн телевиз, радиогоор мэдээлэл шалгаснаар хамгийн хурдан мэдээлэл авах боломжтой. Өөрийн нөхцөл байдалд тохируулсан мэдээлэл авах аргаа сонгоорой. Эцэст нь чухал хоёр зүйлийг хэлмээр байна. Нэгдүгээрт мэдээлэл үнэн зөв эсхийг шалгах, хоёрдугаарт өөрийн мань таймсан нэр бүтээх юм. Эхнийхээс эхэлбэрс гамшиг тохиолдвол хүмүүс санаа зовж түгшүүртэй болдог. Ингэснээр үнэн биш мэдээлэл эсвэл цуурхал тархах тохиолдол гарч болзошгүй. Мөн эсвэргээрээ та өөрөө худал мэдээлэл тараахгүй байхад анхаарал болгоомжтой байх хэрэгтэй. Май таймсан гэдэг нь өөрөө болсон гэр бүлээрээ хизээ хаашаа хэрхэн нүүхээ дараасаар нь төлөвлөсөн юм. Юуны өмнө гэр бүлийн гишүүдийн тоо нас болсон амьдарч буй газрынхаа гамшиг тохиолдсон үед хэр аюултай болохыг урьдчилан судалж мэдэж байгаарай. Дараа нь хэн хизээ хэрхэн үйлдэл хийхээ шийднэ. Эдгээрийг урьдчилан шийдснээр гамшиг тохиолдсон ч тайван зөв үйлдэл хийх боломжтой болно. Үзсэнд баярлалаа. Дараагийн бичлэгийг бас үзээрэй.